Дараагийн бодлого болохоор манайд 7 хоногт 2 удаа бодлого тавигддаг байхгүй. Бодсон нь үнэгүй Американо авдаг. Тэрэн дээр одоо тавигдсан байгаа бодлогын өмнө тавигдсан бодлого. 314-ийн P их үү? P-ийн 314 их үү гэдэг бодлого байхгүй. Аль нь их вэ? Та хүн байна уу? Ой, гой боцтой санал орох бай. За энэ дэр санал гараа өргөч. 1 2 3 4 5. За дараагийнх дээр нь 1 2 3. За 3 юм шиг байна. За. За энийг ер нь бодлого батхад нэг тухайн тохиолдолд бодох ер нь амархан байгаад байдаг шүү дээ. Зарим бодлого. Энэ бодлого амар сонин. Ийм тохиолдолд бодвол илүү гоё бодлого. За энийг би амар олон янзаар бодож болж байгаа юм. Жишээ нь хоёр талаас нь хоёр талын ийм зэрэг дэвшүүлчихвэл яах вэ? А-гийн А-ны 1 их үү? Б-гийн Б-ний 1 их үү? Буюу А язгуурын доор А их үү? Б язгуурын доор Б их үү гэдэг бодлого ч тийм. Энийг функцийн зураад ч юм уу? Yung функцийн зурсан л та. За альцурч. За нэг ийм функц үүд юм байна. Амар сони юм нь энэ дээр и тоо гэдэг заяа. И тооноос хойшоогоо их тоо байх тусмаа баг гардаг гэсэн. Тэгэхээр энэ тал маань их байна гэсэн. Энийг яг дифференциалын аваад ч юм уу те бодож болно. Синэ функцэн дээр x-ийн дагуу y-ийн дагуу и шиг y и шиг x. Тэгээд а бэтгийг яаж бодож байгаа. Одоо x дээр хаагаа юм чинь. X дээр хаагаа. Тий. Тэгэнгүүт y-ийн дагуу тий. Y маань. Тэгээд дифференциал бодож байна. Гэхдээ би энэ дифференциалыг бодхоос залхуу урч юм. Иймэрхүү бодлогод би жоохон дургүй. За дараагийн бодлолт нь болохоор хоёр талаас нь натурал логарифм баг. Тэнгүүд Б буугаад ирнэ. L-ийн А болно. Их үү? А буугаад ирнэ. L-ийн Б буугаад. За мэдгүй солилцсон юм шүү. Ийм болно те. Одоо энийг би ингээд ингэчил та. L-ийн Б их үү? А-г боох нь L-ийн А их үү? Энэ дахиад интегралчлаа бодож болно те. Солилцсон уу? За энэ хэлбэрийг бид нар зүгээр энэ хадгалаад авчи. Би дараа нэг юм дээр ярих. Яагаад заавал татвар? Яагаад заавал татвар? Яагаад гэж вэ? Өөр зүгээр абсурдтэй л үг. Яг тэр нөгөө манай хугарлын цэг маань дөрөв ирсэн чинь и цэг дээр байгаа байхгүй. Тийм учраас натурал логарифм амар онцгой. За энэ бодлогон дээр эсвэл би L-ийн А-г А туваагаад их үү? L-ийн Б-г Б туwas нь их үү гэжэлт те. За энэ дээр дахиад мэдгүй нөгөө интеграл дифференциал аваад болно. Тэгээ тэр сонирн биш. Энэ нэг сони юм нь L-ийн функц бидэрт сонирхолтой байхгүй юу? L-ийн хаанаас? L-ийн функц нэг ийм функц байгаа. Энэ функц дээр би эндээс шүргэж татвал энэ шүргэж байгаа шүү. Энэ цэг ямар цэг байх вэ? Та хүн байна уу? И байна. И. Ягаад и вэ гэвэл энэ функц L-ийн x-ийн уламжлалчин ойлгомжтой нэг явах гэстэй. Гэдэг чинь энэ чинь энэний налалцаа тэмцэн гэдэг ч үгс үг юм. Энэ өндөр L-ийн x-тэй. Энэ зай x-тэй. Энэ гурвалжны налалт гэдэг чинь
L-ийн x-ийг гоох нь x шүү дээ. Энэ энтэй орно. L-ийн x нэхэд хийж байхын тулд x y байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр y цэг дээр шүрддэг мөртлөө бусад цэг дээр огтлдог болж таарна тийм. Тэгээ L-ийн функц нь x-ээс удаан өсдөг учраас яг вэ? Энд би A-г сонгоод авбал, энд B-г сонгоод авбал Y-гээс их А B-гийн хувьд яг вэ? А-гийн B, B-гийн А-гаас их хувь. Би маргай. Би маргай. Таны ийм юм байна маа. Улааны нөгөө Y цэг дээр шүрсэн цэг маа. Энийг 2.7 болоод ирчихсэн тийм. Болж. Цэгэр нь болохоор Y-гээс их ямар нэгэн тоо. Y-гээс баг ямар нэгэн тоо, Y-гээс их ямар нэгэн тоо ижилхэн шүүгчтэй юм тийм. Сонир юм. Би яг энийг пи-гэж бодчихлоо. Пи-гэхээр чи ялгахгүй байсан яа. Би P-tog 314 биш гэж маргаж байна. Би ганцхан верстэй та маргаж байна. Түрүүн хадгалсан нэг хэлбэр байгаа шүү дээ. Түрүүний хэлбэрийн орон хэлбэр нь. Энэ амар сонирхолтой заяа. X хязгааргүй л заа мэдгүй амар enormous маш том болоод байх тусмаа X хүртэлх заяа. Анхны X хүртэл хэдэн анхны тоо байгаа вэ гэдгийг 99.9 магадaltaй таамагладаг. Энэ нь болохоор Римний таамаглалаас гарч ирдэг. Цаан жоох хэцүү мөлий. Тэгээд амар сони юм заяа. X хүртэл хэдэн анхны тоо байх вэ гэдэг тэмдэглэг нь Px. Яагаад гэсэн юм бэ?